ча, цай гэдэг үг өнөдөр үзнэ. За, дээр үедээ ингэж үчдэг байсан бахнэ. Зурган дүрслэл нь юу вэ гэхлээр төрөгччүүдээр үзсэн хөндлөн зураас дээр хоёр жижигхэн босоо зураас зурхлаар өвс гэдэг дэлгүүр хандсан тийм ээ. Өвсийг ер нь бол ингэж зурдаг. Тэгээд одоо энэ хоёроо нийлүүлээд хөндлөн нэг зураасан дээр ийм хоёр жижигхэн зураас зурхаараа өвс болдог байсан байна. За, тэнгууд голын яг энэ хэсэг нь болохоор сүрлэн дээвэртэй ийм сарвч байдаг те. Тэгэхээр энэ сарвчин доор суугаад, амраад, цай уугаад гэсэн ийм санаатай ча, цай гэдэг ханз ахна. За, даваад уншъя. Ча. За, хөгд нь жоохон анхаарчи. Доороосоо дээшээ явж байгаа буюу энэ хоёрдугаар хөг. Хоолой чинь доороосоо дээшээ явна. Өөрөөр хэлбэл айн, юу, ясан гэж аав шиг. Ча. За, жишээ хэлбэр. 我爱喝茶. 我би ай хайртай дуртай. Хö нөгөө ам гэдэг дэлгүүр ханз байна. Уух тийм ээ. Хö ча гэхээр цай. Тэгэхээр би уух дуртай. Ча цай. Дагаад уншлаа. 我爱喝茶. 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 妈妈白天喝茶吧. Ээжээ өдрийн цагаар өдөр хö茶吧. Цай ууя л да. Дагаад уншлаа. 妈妈白天喝茶吧. 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 Сайн байна. Энэ нэг аяг бол цайны аяг юм аа гэнэ. За, энэ нэг аяг. 这个杯子是 бол 是 цайны аяг гэхээр茶杯子. 这个杯子是茶杯子. 这个 гэдэг явыг амаа задлаж байгаа хэлнэ гэсэн тийм. Монгол хэлний өө өсөх шиг биш шүү. Амаа задлаа 这个 задлан шүү. За, дахиад 这个杯子是茶杯子. 这个杯子是茶杯子. Аавд цай хэрэггүй буюу аав цай авахгүй. Тэр буу заавна. 爸爸不要茶. За, 不要гэхэлэр авахгүй, хэрэггүй гэж үзсэн тийм ээ. Дагаад уншъя. 爸爸不要茶. 爸爸不要茶. 他要包子. 他要包子. За, 要гэхээр авна, хэрэгтэй, авна хана. За, одоо энэ та харъя. За, бид нар өмнө нь эмхтэй гэдэг дэлгүүр ханцтай та буюу тэр эмхтэй гэж үзсэн. Одоо энэ болохоор хүн гэдэг дэлгүүр ханц. Тэгээд тэр эрхтэй гэх юм бол ийм ханзыг ашиглах нь. Хэлэхэд бол хоёулаа адилхан та гэд дуудлаган дээр бол зөрүү байхгүй. Ханзан дээр бичгтэл ирэмээрээ ялгагдах нь. Энэ нь эрхтэй та. За, дагаад уншъя. 他要包子. 他要包子. 爸爸不要茶. 他要包子. Сайн байна. Өнөөдөр үзсэн үг ча, цай. За, өмнөх хичээлдэр цай гэж үзсэн. Цай гэдэг нь болохоор хоол, ногоо гэсэн тийм ээ. Тэгэхээр ханзыг хараарай. Жоохон төстэй байгаа шүү. Цайны яа гэлээ өвс гэдэг дэлгүүр ханз. Энэ 3 4 нь болохоор гар, доотлих нь мод буюу модыг гараараа зулгаагаад өвс ногоо гэсэн. Ча гэдэг нь болохоор өвс дэлгүүр ханзын өвс. Цай ч угаасаа л ямар нэг юмны өвс ногоо навч байгаа шүү дээ. Тэгээд дэрсэн өвсөн сарвчин доор суугаад амраад цай ууж байгаа буюу ча, цай. Өнөөдөр үзсэн үг ча, цай.